төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь зөв хот ажил хийх ёстой. Энийг бол дэмжиж байгаа, дэмжиж байгаа. Тэгэхдээ төсөл хөтөлбөрийн тэр төсөв санхүүжилтээ өөрөө төсвийн хуультай уяах ёстой юм а гэдэг зүйлийг хэлээд байгаа. Нэгдүгürt. Тэгэхээр одоо яагаад бид нар хот өөрөө 2.3 их найдын алдагдaltaй төсөв баталчаад ингээд улсын төсвийн алдагдлаас илүү их алдагдал баталчаад яваад байгаа юм бэ гэдэг чинь асуудал үүсгэж байгаа. За мэдээж одоо сүүлийн 2 жилийн дотор гэхэд нийслэлийн төсөв чинь бараг 3 дахин нэмэгдчихэд байна шүү дээ. Тэгээ хийж байгаа ажлууд маань юу байна гэдгээ эренбэлж чадж гин үгүй юу гэдэг асуудал байна. Одоо нийслэлийн шин захирагч сууж байна. Хотын дарга сууж байна. Та одоо энэ нөгөө засаглалын бас нэг асуудлаа нэг тийш шийдэх хэрэгтэй байна. Хотын 45 төлөөлөгчийн шин 43 нь ямар нэгэн байдлаар төрийн ажил хийгээд тийм ээ ямар нэг аж ахуй ажил хийгээд ингэ явж идэг ийм байдлаар болж байгаа юм уу? Хин хиндэ хяналт тавих гэдэг юм бэ? Нэг юм гаргаад ирэхээр чиний наад юм чинь чиний наад асуудлыг чинь асуудалгүй явуулж байгаа чи энийг дэмж гэдэг байдлаар та нар чинь ингээд хотын эдэн төлөөлөгч чинь ажил хийгээд явд юм уу яа. Тэгэхээр энэ дээр бас бодолтой хандах хэрэгтэй баг. За одоо жишээлх юм бол зүгээр түрүүн би хэллээ шүү дээ. Хотын хийж байгаа ажлуудыг бол дэмжиж байгаа гэж. Гэтэл төсөвт өртгөх нь өөрөө яагаад хотын хийж байгаа ажил улсын төсвөөр хийж байгаа ажлаасаа үнэтэй болцоод идэм бэ? Хувийн хвшлийн хийж байгаа ажлуудаас яагаад өртгөх нь өндөр гараад идэм бэ? Маш их давуу байдалтай байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө яагаад энэ зүгээр хувийн хвшлийн хийж байгаа ажлыг л үнэтэй болгочоод идэм бэ гэдэг асуудал байна. Тэр энэ дээр л маш анхаарал хандуулад энэ дээр ярих хэрэгтэй гэж бодоод байгаа. Одоо жишээлбэл одоо Алтайшгаа гişүн сая хэлж байгаа шиг хот байшин барих хэрэгтэй юу? Хот байшин яг барих юм уу? Эсвэл нөхцөлийг бүрдүүлчихэд хувийн хвшлэрийг хийлгэх юм уу? Тийм ээ. Хувийн хвшил чинь өөрөө одоо байшин барьчиад борлуулах нь 3.5 сая байгаад байхад хотын барьж байгаа барилга чинь яхаараа өртгөх нь 3.8 сая болцсон. Дид бүтэц тийм ээ холболтын зардал ороогүйгээр газрын үнэ ороогүйгээр тийм болцсон яваад идэм бэ. Энэ асуудлыг л яриад байгаа шүү дээ. Тэр хин энэ дээр хяналт тавиад байгаа. Хотын 45 төлөөлөгчийн хин нь ингээд хяналтаа тавиад яваад байгаа юм бэ. За тэр замын газрын даргаас сумаар. Та нар гоё ингээд стандарт яриад байгаа. 15 см өндөр байдаг яадаг идэг гэл ингээд юм яриад байгаа. Одоо би энэ жишээлх юм бол ТЭЦ 4-ийн замыг би дөнгөж төрөвжил орсон гэж ойлгож байгаа шүү дээ. Ашиглалтанд орсон, 4 игнэ болсон. Сая 5 сард боржуурын солиод байж байна. Энэ ямар учиртай? Анхнаасаа яаж хүлээж авдаг юм? Анхнаасаа стандартаа ярьдгүй юм. Тэг хин одоо наадах чинь хийлгээд идэх юм. Та нарын боржуур чинь дуусах болоогүй юм уу? Одоо та нар хичнээн төгөргөөр энэ явган зам боржуурыг солино гэж одоо төсөөлсөн юм уу? Эсвэл одоо материалаа татаад худалдаад ализээ аваад ирсэн байж байгаа вэ? Тийм ээ? Одоо бид нар дахиад хэдэн сарын хугацаанд юм уу эсвэл дахиад 27 онд энэ замаа шинжилээд боржуроо солиод явах юм уу? Та нарт одоо нөөц нь ямар байгаа нь яг энийг хэлээд гэж хэдэн төгрөгийн материал авчирчаад тэрийг одоо шахаж дуусгах гээд ингээд яваад байна. Зарим газар нэг нь босоогор нь тавиад нэг нь одоо хэвтүүлээд тавьдсан боржурууд зураг нь хүртэл одоо ингээд олон нийтийн сүлжээгээр яваад байна шүү дээ. Та нар энийг одоо яг юу гэж бодож байгаа? Стандартын дагуу яваад байгаа юм уу? Тэгэхээр би зүгээр ядаж нэг ганц зүйл асуумаар байна. Одоо энэ явган замын чинь чулуу боржууртайгаа та нарт одоо хичнээн хэмжээний юм яг үлдэгдэлтэй байгаад байгаа. Хичнээн төгрөгийн одоо татаа авалт хийчихэд хинэн шахаага хийчихэд ингээд бушуухан шиг хийж дуусгах гээд байгаад байгаа. Энийг нэг хэлээд өгөөч. Ийм л зүйл байна. Хотын даргаыг анхаарах юм тэр 45 төлөөлөгчийн асуудлыг нэг тийш шийдээ. Тэгээ хяналттай яваа. Тэгэхгүй бол ерөөсөө хяналт алга. Тийм ээ. Бүгдээрээ нэг аж ахуй ингээд автсан. Тэгээд ингээд хин эндээ хяналт тавих гэхээр болдгоо. Ийм асуудал үүсээд байна. Монгол Ардын нам одоо бараг дангаараа гэж хэлэхэд болно шүү дээ. Ч одоо 45-аас 5хан төлөөлөгч арчилсан намд байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол Ардын нам чинь 300 мянган гишүүнтэй гэж байгаа. Хотод за бүр болио 3-1 нь байдаг, 100 мянган гишүүн байдаг гэхэд та нарт ядаж энэ нэг 40 аж ахуй нэг жиг өдөртөө явуучих боловсон хүчин байдаг байлгүй гэж бодоод байгаа. Тэгэхээр энийг бас анхаарч ажиллаач. Төлөөлөгчд нь төлөөлөгчдийнхээ ажлыг хийгээд хяналтаа тавиад явмаар.
Ер нь төрийн өмчт аж ахуй нэгжээр барьж байгаа бодлого маш тодорхой байгаа. Нийт одоо манай нийслэлийн өмчт 114 байгууллага байна. Үүн дээр одоо үр ашигын болон чиг үүргийн шинжилгээ хийгээд цөөлөх бодлого барина. Нэгдүгürt одоо чиг үүрэг давхардсан аж ахуй нэгжүүдийг за яг хариулж байна. Чиг үүрэг давхардсан аж ахуй нэгжүүдийг бол нэгтгэх бодлого барина. Дээрээс нь бизнесийнхний хийж чадах чиг үүргэдэг бол бизнест нь чөлөөлж өгнө. За манай нийслэлийн өмчт байгууллагуудын тузад бол хувийн хвшлийн төлөөллийг хараат бус төлөөллийг оруулах бодлого барьж байгаа гэдгийг тодтогч хэлсэн юм аа. За нийслэлийн засаг даргын тамгын газрын санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Эрдэнэ Одрох. За Ботол тишээний асуултанд хариулъя. За нийслэлийн төсвийн талаар. За төсвийн тухай хуулийн 57 дээр орон нутгийн төсвийг бүр тодорхой заагаад өгсөн байдаг. За 57-гийн 2 дээр орон нутгийн төсвийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл тухайн жилийн төсвийн хуульд нийцүүлэн алдагдaltaгүй төлөвлөлөн баталж хэрэгжүүлнэ. 57-гийн 3 дээр орон нутгийн төсвийг урд оны үлдэгдлээр санхүүжүүлэх зарлагыг төсөвт тусган баталж хэрэгжүүлэх ба зарлага санхүүжүүлэх их үүсвэр нь хэтрэхгүй байна гэд ингээд заагаад өгсөн байдаг. За нийслэл хотын 2024 оны төсвийн орлогын гүйцэтгэл 3 их 81.1 тэрбум төгрөг, төсвийн зарлага 3 их 361.3 тэрбум төгрөг. За тэнцлэр 271.2 тэрбум төгрөг гарч ирж байна. За тэгтэл нийслэлийн төсвийн тухай хуулийн 57-гийн 3-т заасны дагуу он дамжих мөнгө өрөнгийн үлдэгдэл 490.6 тэрбум төгрөг байсан. Тэгэхээр он дамжуулсан буюу мөнгө өрөнгийн үлдэгдлээс бид нэр хөрөнгө оруулалтын зардал дээр тусгаад байгаа учраас энэ алдагдaltaй гэж харагдаад байна. Тэгж тайлбарлагдаад байна гэж үзэж байна. За 2025 оныг мөн адил авч үзэхээр төсвийн орлого 3 их 826.6. За төсвийн зарлага 4 их 526.2. За тэнцэл бол 702.2. За үүнээс үл мөнгө өрөнгийн үлдэгдэл 2 их 919.7 тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа. За үүнээс үл үнэт цаасны мөнгө өрөнгийн үлдэгдэл 1 их 671.1 тэрбум төгрөг. За тэгэхээр иймд бол бид бүгд бол нийслэлийн төсвийг батлуулахдаа бол төсвийн тухай хуулийн 57-гийн 3-ын дагуу бол урд оны зарцуулагдаагүй үлдэгдлийн хөрөнгө оруулалтын үлдэгдлийг бол оруулаад яваад байгаамаа. Энэ үл төсвийн тухай хуулиараа эрхийг нь нээгээд өгсөн байгаамаа орон нутгуудад. Өмнөх 10 жилд ч гэсэн ингээд явж исэн яг асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр бол нөгөө буруу ойлголт одоо шинжээч алдагдaltaй гэдэг жоохон буруу ойлголт өгөөд тайлбарлаад ах шиг байна. Тэгэхээр бид нар мөнгө өрөнгийн хуримтлагдсан үлдэгдлээс зарцуулалт гаргаад байгаа учраас энэ үл төсвийн тухай хуулиараа бол эрхийг олгочод байгаамаа. Нийслэлийн засгийн орлогч Мөнхбат. За сэлбэтэй холбоотой асуудал маргааш харагдах учраас нэг үрчлэн бас тэр үнэнтэй холбоотой асуудлыг наривчлан танилцуулах учраас давхардуулаад байх уу. Тэгэхээр маргааш гишүүн бас яг энэ сэлбийн төсөлтэй холбоотой нэг бүрчлэн мэдээллийг дахиж асуултаар өгье. За бордуртай холбоотой асуудал ярьчихлаа. За тест-4-ийн зам бол өнгөрсөн жил өнгө хүчилт хийгдсэн. Энэ жил ажил үргэлжилж байгаа. Тийм учраас өнгөрсөн жил бордур тавиад энэ жил ахиж сольж байгаа зүйл огт биш. Энэ бол одоо бүрэн шинжилгээ дуусч комисс ажиллагдаж бүрэн дуусах ажил байгаа. За өнгөрсөн жилээс хийгдсэн зүгээр явган замтай холбоотой ажил хийхэд өнгөрсөн 2025 онд 97,724 м2 явган замыг шинчилж их тендер зарлагдсан, аж ахуй нэгжүүд шалгарсан. Энд ямар нэгэн байдлаар нийслэл ямар ч материал өөрөө худалдаж авдаггүй. Энэ худалдаа авах ажиллагаанд шалгарсан хувийн аж ахуй нэгжүүд тухайн төслийнхөө өөрсдийн хийх ажлын материал таталт болон бус задлуудыг зохион байгуулдаг байгаа. 25 онд нийтдээ 97,742 м2 талбай шинжилгээс явган зам дээр 48,220 м2 талбайг шинжилж хүлээж авсан. За 26 онд үргэлжлээд 69,708 м2 талбайг хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. За одоогийн байдлаар бол 69,000-аас нь 23,328 м2 талбай хийгдээд байгаа. Зөвхөн явган замын 1.5 м өргөнтэй замаар гэж үзэх юм бол нийтдээ бидэнд 54.2 км урт явган зам хийхээс одоогийн байдлаар бид нар 38 км замыг нь хийгээд дуусч байгаа. Үүнтэй холбогдсон бордуур солих
авто замын шинжилттэй холбоотой бордуур солих асуудлыг одоо бордуур солиод байгаа мэтэр бас зарим нэгэн тохиолдолд олон нийтийн сүлжээгээр мэдээлээд байгаа. Бид бол авто зам болон явган замын шинжиллийн хүрээнд бордуур сольж байгаа. Тэрнээс биш одоо шинжилгээгүй замын хэсгийн бордуурыг бол ямар нэгэн байдлаар солиогүй. Энэтэй холбоотой бас асуудлаар нийслэлийн засаг даргын зүгээр ч гэсэн олон нийтэд зөв мэдээлэл өгөх ажлын хэсэг байгуулад энэ ажлын хэсэг удахгүй бас иргэдэд мэдээлэл өгнө. Нийслэл бол нэгч материал татан авалт хийдэггүй. Аж ахуйн нэгжүүд тухайн төсөл хөтөлбөрийг хийхин тулд өөрсдийн материалаа татаж хэрэгжүүлж байгаа гэдгийг нэмэлтээр хэлье. За мөхтөрга яг аж ахуйн нэгжүүд нь өөрсдөө аваад тэгээд татаавалдаа хийгээд явж байгаа гэж байгаа. Гэхдээ бас ингэж яриад байх нь чи ямар зохистой ч үгүй мүү ч үгүй юм уу. Та очиод харах юм бол нэгдүгээр оролт хийж байгаа зам хотын төв 40 мянгатад хийж байгаа зам. За ийшээ яваад одоо хаа хүртээ багшин дэд дээр ч гэдэг. Бүгдээрээ адилхан нэг хэлбэртэй нэг загварын нэг газраас ирсэн л материал байгаад байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр нэг аж ахуй нэгж болгон өөртөө ажиллаа авчаад тэрэндээ тохируулаад материалаа авчираад юм хийгээд байгаа гэдэг чинь бол бас үндэслэлтэй байх үгүй юу гэдэг тийм ээ. Энийгээ бас бодороо яг тайлбарч юм бол болж илэн аж ахуй нэгжүүд нь аваад ажиллаа хийж байгаа ойлгож байна. Гэхдээ харин эн чинь бас нөгөө ирэмблээд явах юм бол хамгийн нэгдүгээр хийх ажил чинь бас мөн үү биш үү? Одоо би өөрөө 10 дугаар оролд амьдардаг хүн. Манай 10 дугаар орлын 2 талын тэр замыг бүгднийг хуулаас олцсон. Ер нь бол шаардлагагүйс. Тэгээд одоо ингээд яваад ах юм уу? Эсвэл одоо таны одоо нийслэлээс хийгдээд байгаа ажлууд чинь хоошоогоо 7 будал тамб гээд ийшээ амгалан гээд ч юм уу. Ийшээ гараа явахаар одоо сонгон толгоотоор ингээд гудамжуудаа сайхан чулуулаад явсан бол хэлэхүг алга. Зүгээр байгаа юм солиод боржуроо солиод байгаа л яваад байгаа чинь үнэн шүү дээ ер нь. Тэр энийг нэг хамгаалаад ах юм бол байхгүй. За зүгээр засвар үйлчилгээний ажил хийх хэрэгтэй үгүй хийх хэрэгтэй байсан баг. Түүнээс биш бүтнээр нь нийтээр нь солиод явах нь энэ улс чинь тийм их мөнгөтэй болцсон юм уу л гэдэг асуудал байна. Бид нар яг одоо та Чингэлтэй дөрвөөс жишээлбэл сонгогдсон байдаг. Гэр орол руугаа татсан замаа хийжсэн бол би танд алгадчихад гоё болж байна гэд хэлнэ шүү дээ. Гэтэл болохгүй шүү дээ. Дахин нэг юмаа хуулаад зүгээр байгаа юмыг хуулаад солиод байгаа юм аа. Энийгээ сайн бас бодорой. Шинэ асуултанд хариулсан нийслэлийн замын хөгжлийн газрын дарга одоо 2. Хашлаг солих маань өөрөө автозамын барилгын ажлын нэг хэсэг байгаа. Тэгэхээр төсөв төртөгтөр орж байгаа нийт төс төртөх юм бол 1-3% нь хашлаганда нийт зарцуулагдаж байгаа. Тэгэхээр хашлага маань явган зам гудамж замын одоо англиар руу орно гэсэн хот тосгоны барилгачлалтын норм ба дүрмээр автозамын одоо зурган дээр бол барилгын ажлын зурагт бол яа харахгүй гудамж барихад бол хоёр талаараа явган замтай ягддаг. За явган замыг бол автозамын зорчих хэсгээс 15 см-аас дээш өндөртэй байдлаар бол гаргаж өгдөгөө. Ингэснээр ямар нэгэн байдлаар автозам дээр явж байгаа тээврийн хэрэгсэл жолоодсоор одоо 2 дарга та техникийн сантиметрын дээр яаж байгаа шууд гишүүний асуултанд хариулт явуулахгүй бол дараа нь цаг нь явагдах ш. Тэгэхээр бид хүн бол нийтдээ 2024 он 2025 онд бол 232 км автозамын засвар шинжилгээ ажлыг бол нийслэл Улаанбаатар хотод хийсэн байгаа. Энэ нь өөрөө нийт гол гудамж замынхаа 80%-ийг шинжилсэн байгаа. Энэ автозам шинжлэх ажлын хүрээнд зайлшгүй хийгдэх ажил маань хашлагыг өндөрлөх шаардлагатай байдаг. Энэ хүрээндээ бол автозамын зураг төсөл дээр нийт төс төртгийнхөө 1-3% дээр бол хашлага солино гэдэг одоо стандартын дагуу бол зайлшгүй хийгдэж байгаа ажлуудын нэг л хэсэг. За энэ нийслэлийн уул нь бол өнөөдрийнх чинь нийслэлийн төсөв тэрний зарцуулалттай холбоотой юм сонсгол хийгээд байгаа. Зүгээр зарим гишүүд маань орж ирээд бас нэг энэ их хурлынхаа гишүүдийг гэдэг юм уу их хурлынхаа үйл ажиллагааг бас хамаагүй заачих гэдэг ийм асуудал үүсээд байна. Нийслэлийн асуудлыг ярихаар энэ сайн зөрг гэж гишүүн ерөөсөө орж ирчээ загнаад эхэлдэг. Чи буруу юм ярьлаа. Улаанбаатарчууд ч утаагүй амьдрах ёсгүй юм уу, байранд амьдрах ёсгүй юм уу гэдэг ингээд загнаад их. Хийж байгаа ажил нь зөвөө хилээд байгаа шүү дээ. Баян хилээд байгаа. Санал санаачлагын ч зөв. Зүгээр хийж байгаа яг энэ процесс нь болохгүй байна. Төсөв төртөх нь хамаагүй их байгаад байна.
Энийг та нар үзээч. Тэгээд түрүүн холбогдуулаад хэлээд байгаа нь тэр нийслэл өөрөө 45 гишүүн чинь энийг хэн чадахгүй болцсон байна. Хин ер нь энэ төсөв төртгийг зохиогоод идэв, хин зургийн зохиогоод идэв. Тэгээд хин тэрийг хянан баталгаажуулаад идэв. Ийм асуудлууд яваад байгаа. Одоо хийж байгаа бүхэл ажил дээр нэм төсөв мөнгөтэй холбоотой асуудал үүсээд байна л да. Тийм учраас л яригадаад байгаа шүү дээ. Түүнээс биш зөв зүгээр байж байгаа, зөв зүгээр явж байгаа нийслэлийн ажлыг гүйгөө татаж авчраад ерөөсөө болохгүй байх, бүтэхгүй байх гэж яриад байгаа юм ерөөсөө байхгүй. Яагаад ийм асуудалд орчод байгаа нийслэлийн ч гэсэн өөрсдөө бодох хэрэгтэй байна. Бид нар улсын төсвөөс илүү өртгөөр нийслэлт ажил хийгээд байна шүү дээ. Улсын төсвүүдээр тавьж байгаа өртгөөс илүү үнээр нийслэлд одоо эн чинь хамаг юмд ойрхон газар бүх юм нь бэлэн байж байгаа юмыг аваачаад улсын төсвүүдээр тавьдаг үнээс илүү үнээр хийгээд байна шүү дээ. Энийг нийслэл яагаад ойлгохгүй байгаа юм бэ гэдэг л асуудал байгаад байгаа. Тэгээ энэ дээр бас маргааш ч гэсэн зөндөө асуудлууд үүсгэл байх л та. Яригдах байх. Тэгээ одоо бас сайн зураг гишүүндээ одоо шууд зориулаад хэлчмээр байна одоо. Энэ улс төрчөөд байдаг асуудлаа болчихоо. Бид нар ерөөсөө төсөв санхүүгийн асуудал яриад байгаа. Түүнээс шинэ нэг улс төрчөөд янз бүр болоод байгаа юм байхгүй. Нийслэлийн ажлыг буруутгаад байгаа ч юм алга. Энэ хийж байгаа ажлууд нь зөв. Тэгсэн мөртлөө та нарын над төсөв зарцуулалт хөрөнгө оруулалт чинь бүр арай л дэндүү бол одоо яг одоо карманда хийцний чинь мэдэхгүй болохоор хулгайч наргээд дуудчихад хэцүү байна. Тэгвэл наадах ч одоо бүр арай л дэндүү байна шүү дээ. Бүр яаж ч утсан хувийн аж ахуйн нэгжүүд чинь гайхаад савж унаад байна шүү дээ. Нийслэлээс ажил авчих юмсан гэдэг. Тэгээд нөгөө төлөөлөгч нар нь өөрсдөө хуугаад идчихдэг. Ийм л байдалтай болчиход байна шүү дээ. Энэ дээр та нар дүгнэлт хийгээд ажиллах хэрэгтэй шүү дээ.